Сайн мэцхан манайхан Lidl подкастын цааш шинэхэн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Энэ удаагийн дугаарын ерөнхий ивент тэтгэгчээр Японы шингэн нөхөх Эрдэс тус хамтран ажиллаж байна. Хэрвээ та тусал болон тариа хийлгэх боломжгүй бөгөөд нэраа болон бага насны өвчин бөөлжсөн гүйлгсэн халуурсан тохиолдолд энэ хүү шингэн нөхөх Эрдэс тусыг хэрэглээрэй гэж зөвлөмөр байна. Ерөнхий ивент тэтгэгч Ailong Health and Beauty. Хамтрагч Komoda Flowers цэцгийн дэлгүүр. Тэнхүү дугаарын маанд чноор жүжигчин Бархуу ах маань хүрэлцэн ирсэн байна. Баярлалаа. Ямар гоё ус тайлбарлаж байна. Давхар сонссон чи юу гинэ? Халуурчсан нөхцөлдөө ханиад том өрсөн үед энийг уух юм уу? Ирж салцсан үед. Ууж үзчихв. Тэгээ хайлаагаад байсан. Одоо хийж үзсэн. Энэ маршан шиг ус юм байна шүү дээ таньгаа. За тэгээд юуны өмнө Бархуу ахта маш их баярлалаа. Урилгын маань хүлээж аваад хүрэлцэн ирсэн миний хувьд маш их баяртай байна. За баярлалаа. Ирэхгүй бол асуулахгүй хаа. Сайхан юм хийж байгаа хүмүүс дээр. Тэгээд манай подкаст чинь ерөөхдөө бол дийлэнх нээжүүд ордог. Харин тий би тэгээ асуугаад байсан. Наа чи ээжүүд ордог гэдэг ээжүүд нь дуусчаад. Тэгээд бид хавар орсон болов уу гэж ярилцж агаад ээжүүдийн талаас ингээд хангалттай одоо мэдээллийг цуглуулж ийн бид нартэй. Тэгэнгүүт эргээд аавд юу н дандаа ард үлддэм байх. Аавд юу н дотроо юу бодож явдیں۔ Тэгэл ингээл нэг чимээгүүл байдаг хүмүүс штэ. Ээжүүд ингээл ядарж ийн, хүүхдээ ингэж ийн, тэгж ийн, хүүхэд өвдгөж гэсэн ээжүүд л ингээл шаналж зовдөг гэдэг. Тэгвэл аавд яадгийн ингээд за тэгвэл аавдыг ер нь бүгдээрээ оруулдаг болёо. Аавдын ингээд бодлыг сонсож, бодлыг бас нөгөө үзэж байгаа ээжүүдтэй хуваалцъя гэдэг зорилгоор Монголынхоо сор болсон аавуудаас түүж оролцуулж байгаа. За баярлалаа. Гоё шүү дээ. Гоё хүндэтгэл байна. Ер нь тийш дээ одоо нэг гендерийн асуудлыг ярьж байгаа бол энэ ээж гэдэг аахгүй аавыг алдагдуулаад байдаг те. Гэтэл одоо сайн аав нар зөндөл баг шүү дээ. Би өөрөө яг хөө багада аавыг алдчихсан учраас олон жил хамтдаа үр хүүхдүүдийнхээ хажууд байханса гэж бодож явдаг л аа. Тэгээд чин сэтгэлээсээ хайрлаж бүх хайраа өгөхөнсөн гэж бодож явдаг. Ээж нараас одоо нэг барьцаад авах юм бол байхгүй. Гэхдээ би дутаад авахгүй. Аль болох одоо ээж нар юу. Гэтэ ээж нарын сэтгэлийг бол аав нар гүйцэхгүй магадгүй. Аав нар дундаа бол харин жиссэн сайхан байцгаасан гэж бодож явдээ. Өөрөө нэг аавын хайрыг үзээг өссөн бол очиж тэр нэг тийм нэ комплекстэй ч юм уу те. Тийм учраас би ингэж боддоо шүү дээ. Нэг ажил төрөлтөө байх үед хурдан шиг тараад очихсон гэж боддог. Заримдаа нэг ууж идэх гэдгшээ гармаар байгаа үедээ гарчаад охин дээр хурдан шиг очихсон гэж боддог. Тэр үднээсээ бас зарим найз нөхдийнхөө урилгаас сүлүүд бол их татгалцсан. Угаасаа ирэхгүй юм чинь гэдэг болцсон ч гэдэм юм те. Энэ гэр амтай тэгээд тэнд нөр хүүхд маань байдаг учраас сайн ижил маань байдаг учраас тэгэл. Нэг тиймэрхүү одоо яг өөрийн бодол санаа бодож явдаг юм бол тэгэл их сайн аав байхансан л гэж бодож явдаг. Мэдээж заримдаа муу болчтой. Заримдаа ууралцдаг. Тэгээ дандаа л сайхнаар байхгүй шүү дээ. Амьдэлж нэмэх хасах зэнхтэй байдаг болохоор тэгээд уурлаад сууныг загнасныхаа дараа нэг том нулимс цээлгэнээ дэлгэрэнгүүт нь яа за юу ийждэг л цаашаа хараад уурлал жага юм шиг цаашаа харж явж байхдаа л дотроо амар эмзэгэлтэй. Тэр бол аюу хэцүү байдаг. Тэгэл тэрнийхаа дараа дандаа бодтыг. Яагаад ингэж ийм их одоо юм дээр тэгээ эргээ бодонгот ийм их юм дээр уурлал ингээл учрлаад хэлчихгүй явдаг. Тэгээ алдаага засахыг бас боддог. Гэхдээ болдгийм байна лээ. Гэхдээ жоохон урт хугацааны туршид ингээд өөрийгөө засдаг юм байл. Засгаал ингээд. Тэгэхээр би тийм амар уурладаг гэж юм биш шүү дээ. Хаяа бас уурладаг баг. Тэгээ ууралсан юмаа эргээ бодглохлоор охиношаал жоох юм дээр тий. Энэ амьдрал бол үнэхээр гайхамшигтай шүү дээ. Хүн болж төрөн үр хүүхдтэй болно гэдэг чинь үр хүүхдгүй хүмүүсийн хажууд уучлаарай энэ бол жаргал байхгүй тий. Баяр одоо юу гэдгийг одоо идэж уух юм
байгаа нөхцөлд бол одоо хүүхдийн тэр нэг сургуулаасаа хоцрогдож байгаа ч гэдэм үү, нэг бол найзтайгаа оройтж ирсэн ч гэдэм үү те. Тэр тэргүй одоо хаана явж байгаа яаж байгааг нь мэдж байгаа мөртлөө нэг заавалч нэг тийм тэр хичээлээ жоохон оройтуулж хийсэн ч гэдэм үү. Одоо ийм асуудлаас бол уцаа жоохон ухаад үзсэн ч гэдэм үү. Энэ бол зовлон биш байхгүй гэдэг. Тэгэж боддог. Тэгэл за одоо дараа дахиж ёстой гэхгүй шүү гэсэн мөртлөө тэгэл хаа нэг тэгчээд идэв. Тэр бол миний алдаа л та. Гэхдээ эцэг эхчүүд болгон бас тэгж боддог баха. Тийм баг. Тийм. Яг би энэ тухай өчигдөр бодож исэн байхгүй юу? Хүүхдийг загнах, ухааруулах хоёр амар ялгаатай юм байна. Загнаж ойлгуулах биш, ярьж хэлж ухааруулж ойлгох нь чухал юм байна гингүүтлээ. Гэхдээ яг энд болж байгаа процесс дээр би хүүхдтэй ууралснаас тэрийг тайвнаар хэлээд энэ олдож байгаа цаг боломж мөч бүхнийг харилж өнгөрүүлэх ёстой юм байна гэж би бодоод магадгүй хитрхээ бас сүртэй бодоод иж магадгүй би. Сүртэй биш байхаа. Надад ч яг зөв тэгж ухаарах хэрэгтэй юм шиг, ойлгох хэрэгтэй юм шиг. Тэгэхгүй бол хүүхдээ өөрөөсөө яг тэр харилцаанасаа улам холдуулаад тий юу маань нуугч гэдэг юм уу ингээд халдаж чадхаа байдаг ч юм уу сүултээ ингээд айцтай болгоч магадaltaй. Тэгэхээр яаж ухааруулж ойлгох вэ гэдгийг л бид нэр өөрсдөө эхлээд ухаарах хэрэгтэй. Би яг тэгэж бодсон. За тэгэхээр хоёлаа эхлээд юу яа? Миний хамгийн ихний асуулт бархуу ах багада ямар хүүхэд байваа? Тэгээд бүрэг ичимхий байсан уу? Эсвэл нүрэмгий байсан уу? Ямар шүү хүүхэд байв? За. Тэстэ. Харин намайг манай 10 жилийнхэн жүжигчин болсон гэхлээр одоо 10-аад төгссөний дараа гэсэн үг шүү дээ. Би Суйст ороод 10 төгсөөд 2 жилийн дараа би нэг Суйст орж ирсэн. 2 жил алдаж ирсэн. Өөр бас нэг сургууль Монголд орох гээд. Тэгээ тэрний дараа гэдэг чинь хүүхдүүд бол нэг 20 морь хүрсэн байх үед шүү дээ. Тэгээ миний жүжигчнэр сурж байгаа ихлээр манай 10 жилийн хүүхдүүд их л гайхдаг байсан. Тэгээ дээрэс нь жүжигчнэр төгссөний дараа X-студид ороод 2004 оноос хойш уран бүтээлд нь ороод телевизээр багсаг гараад ингээд эхлэнгүүт энэ одоо жүжигчин болчлоо гэж үү гэж хүүхдүүд их гайхдаг байсан. Тэр нь юутай холбоотой юм бэ гэхээр би их бүрэг ичимхий номоо тэгээд маш одоо тийм хүмүүжилтэй тий эцэс тийм нэг жүжиг мүжиг тоглоод байхгүй энэ л арай нэг өөр улс төрч байт юм уу хуулийн ч гэдэг юм уу шал ондоо нэг тийм хүн болно л гэж намайг боддог байсан юм шиг байгаа юм. Тэгээд гинт жүжигчин болчихгоот бүр гайхаад нүдэн орой дээрээ гараад оройч биш бүр ар дээрээ гараад тэгжсэн. Тэгэхээр би ер нь өөрөө их дээрээ 4 ахтай би ч айлын 5 дахь нь 5 банд. Тэгээд 4 ах нарын дунд өссөн хүмүүжил ээж маань бас багаас намайг хүмүүжилж исэн хүмүүжил. Тэгээд ер нь өөрөө бүр багын миний зан хүн тодлоо хэлэхгүй. Яг тэгчээд ир гэдэг юм уу нэг бол ээжигээ яваад ажиллаа хийгээд ирэхэд энэ нэг ингээд гэр орноо цэвэрлээ тоосоо аваад орой тэгээд ийм хоол хийгээд ингээд байж шүү. За энэ одоо нөгөө юу яах? Хүнсний цахаас ийм юмнууд аавна. 2 ил төмс, 1 ил луун, хагас ил сонгон гэдэг ч юм уу те. Тэгээд нэг 2 илийн 2 дээд зэрэглийн гурил тэгээд мах нэг 5-аас 7 хил мах аваараа гэд надад бичээд үлдээсэн. Би яг тэр үгээр нь авдаг гэсэн. Өөртөө би нэгч төгрөг шамшигдуулж гэх юм уу те нөгөө маргужин авч иддэг, бох авч ажилддаг, худлаа ярихгүй хэрвээ авахар бол дараа нь ээжийг ажиллаас ирсний дараа за үлдсэн мөнгө нь энэ байлаа. Үнэчнээс харин би тэгж болох уу гэдэг тийм хүмүүжлтэй. Ер нь тэгээд гэр мэрээ ягштал цэвэрлэнэ. Ээж дээр хийцтэй цай хийж тэгээ хоол хийж бодотой хоол хийж ээж ажил дээр бас авчиж өгдөг. Гэл ингээл ярих юм бол ер нь хүмүүжил суур хүмүүжил сайтай. Яг боловсролын тал дээр гэх юм бол яг бай тэгээд 90 онд намайг 10 жил дөнгөж сурж явах үед бол манай одоо зах зээлийн нийгэм болоод яг тэрнтэй зэрэгцээд маань өөд болоод би нэг 8 настай байсан. Ингээд нөгөө нэг боловсролын тал дээр гэвэл нэг жоохон юун тэнд хүүхдүүд зүгээр сурж л ивэл их юм. Тэгээд 5 хүүхдийг тийчэнэдэг ээжд бол маш хүнд байсан. Хүмүүжлийн хувьд бол би суур хүмүүжил сайтай. Боловсролын хувьд гэх юм бол алтан дунджаа барайл хүүхдүүдээс хуулахтаа хуулаад
унших юм уншаал өөрийнхөө мэдлэг чадах чинь хичээлээ хийгээл ингээл явдаг гэсэн. Ийм л хөвгт. Тэгэд яг эргээд ингээ бодоход хүнд одоо ингээд ёстой зөв юм аа би харин одоо намайг ээж маань ах нар маань хүмүүжүүлжтэй гэж би баярлж явд. Тэгвэл суур хүмүүжил гэдэг бол хүний цаашдын амьдралд маш их нөлөөлдөг. Хэдий боловсралтай байгаад хүмүүжүүлгүй бол зүгээр боловсон хулгайчлуулна те худлаа ярьдаг булгаа идэг л тийм л хүн болох юм байна да гэдгийг олон жишээнээс харж шүү дээ. 5 хүү гэхээр бас би ч одоо нэг хүүтэй шүү дээ. Тэгээ нөгөө хүүгийнхаа хүмүүжил дээр ингэ боддог байхгүй. За би ямар ч байсан юм тогшин ширүүн ааш омогтой ууртай бол биш. Уян зүйл хүн. Гэхдээ бас эр зэрэгтэй. Ингээд хүмүүжүүлнийг ингэ хичээдэг байхгүй. Тэгэхээр 5 хүүгүүдийг ямар арга барилаар хүмүүжүүлж ирсэн юм бол одоо ингээд танд эргээ бодоход ээж ер нь би тэдийг ингэдэг байсан да тэгдэг байсан энэ ер нь их зүгээр шүү гэх тийм санал болгох. Гэхдээ манай ээж ерөөсөө их ажилсаг. Тэрээс гэр орны бүхэл юм яг байрандаа байх хэвээр. Тэр цэцэг тэнд байх хэвээр бол энэ хоёр яг энд байх хэвээр. Яг ингэж хазааж байсан бол яг энүүгээрээ байх хэвээр гэдэг ч юм уу тий. Тэгээд эдгээр ийм байх хэвээр. Тэгээд хүн гэдэг бол өглөө тэдэн цагт сэрээд тэдэн цагт хоол идээд манайх одоо тэр хэцүү үед ч гэсэн өдрийн 2 хоолтой байсан. Яаж иж байгаад хүн ажил хийж амьдралаа залгуулах хэрэгтэй гэсэн энэ ухааныг л одоо ээж маань бидэрт одоо олгож ирсэн. Тэгээд ээжийг яриад байх юм бол одоо нэрэ одоо би тэгээд нөгөө нэг түрүүн хэлжсэнээс зөрөөд л явчихж байгаа. Ээжигээ л ярих юм байна. Аав нарыг хариуцлагагүй байдаг юм шиг байна. Тэгэхээр би одоо өөрөөрөө бол аав нар бас хариуцлагатай байж тэг гэр бүлтэйгээ олон жил амьдрах хэрэгтэй гэдэг. Хүний амьдрал ч одоо тэгэл урт удаал наслах үстэй тэрнээс биш. Тим ажил хийгээд, тим дүр тоглоод. Би одоо тэгж боддог шүү дээ. Би тэгж боддог гэсэн үе байгаа. Тим л дүр тоглолчвол моголчвол гэж боддог гэсэн. Тэр миний амьдрал биш юм байл. Би нэг Холливуудын жүжигчин болоод байх шаардлагагүй юм байл. Тэхийн тулд маш их олон юм эрсдүүлж олон юм золиослж амьдралаа орхиж эхнэр өөрөө хүүхэд дээрээс нээж ах дүү нараа орхиж гадагшаа явах хэрэгтэй. Тийм сонголтч байж л байсан. Би тэрийг хайсан. Яг тэгэхээр миний амьдрал биш юм. Хүний амьдрал заавалчгүй тэнд. Жүжигчин болох миний л бодол шүү. Тийм биш юм байна. Би энэ таартай хүмүүстэйгээ илүү бүтэн сайхан амьдрах, хамтдаа цуг байх. Олон жил урт удаанаас л. Олон жил амьд байх. Олон жил чадaltaй байгаа үедээ чаддаг бол бүх хүмүүст ойр тойрныхоо ядаж тусалж дэмжиж явах юмсан гэдэг ийм бодолтой байдیں۔ Тийм учраас аав нар хариуцлагатай байх хэрэгтэй. Ээжигээ л одоо магтах гэдэг юм л да. Манай баг байхад өөр энэ хариуцлагагүй үднээс яг үнэндээ бас тэгээ мэдээж ус өвчин зовлон гэдэг бол хэлж ярихгүй хийсч ирдэг. Тэгээд өнгөрчж байсан. Тэгэхээр ээж маань аавын оронд аав өстой загнах үедээ загнаал тэгэл мэдээж 5% гэдэг чинь тавлаа ингээл арих байхгүй тамхи татахгүй байгаад байгаа юм шүү дээ. Би тэнцэн сарж исэн байхгүй. Тамхи татаад далуулж яан таа багасаа тийм. Би тамхи татчих болохгүй юм байна. Яг тэгвэл тэр 4 хүүхдийн 4 ах нарынхаа хүмүүжлийг бүр багасаа бас ингээд хараад тий. Энэ тэр ингээ алддсан байна тий. Тэд нар миний замыг засаж өгсөн байх. Тийм учраас би өнөөдөр аав мэдээж тохиромжтой үедээ найз нөхөдтэйгөө тэмдэглэл баяр өдрүүдэд бас тодорхой хэмжээгээр их хэрэглэн тий мэдээж одоо архитарсыг тохируулж хэрэглэн би тамхи бол татахгүй тамхи бол угаасаа болохгүй гэдэг. Тэгэл ер нь нэг тиймэрхүү одоо амьдралынхаа өөрийнхөө алхам гიშгмээрэл ээж маань бидрийг яг энэ амьдралд зааж сургаж хүмүүжүүлж өсгсөн дөө. За тэгээ бархуу ах маань аав болсон. Аав болох одоо ээж болох мэдрэмж бол эмэгтэй хүн болгонд өөр төрдөг гэж байгаа байхгүй юу? Зарим нь ингээл шууд ээжигээ бодоол, зарим нь бол ямар сонир царайтай хүүхд вэ ч гэдэг юм үү те. Зарим нь ингээл за өгчгүй хүн шиг л ингээл хоёр ясаллаа гэж ээж болгоны төрж байгаа мэдрэмж нь өөр мөртлөө эргээд очих цэг нь бүгдээрээ тэр хүүхдийн төлөө бүхнээ зориулах тэр цэг дээр очдог. Тэгвэл аавуудын хувьд анх аав болохоор ямар мэдрэмж төрд юм бэ? Таны хувьд ялангуяа.
Мэдээж одоо хүн болгол аа болгол баярлдаг баг. Хаардлал баярлж ирсэн. Эднээс нулимс гараал. Тэгээ яг төрсний дараа хажуудлын орон дээр нь хувийн имлэг байсан. Тэгээд хажуудлын орон дээр нь гуйж аваад би нөгөө эрүүл ахын бүх юмаа унгаад уцаад ингээд одноо яг энтлийн төрцөн энтлийнхаа орон дээр тэгэл бид нөгөө хоёроо асрал. Тэгээ хамгийн анхны шүн би яг энэ гар дээр ингээл нэг жоох ийм жоох үлгийтэй сууны. Би унтаагүй ингээл хараад ямар гоё юм бэ. Дотроо бодвол яа миний охин гараад ирлээ шүү дээ. Ихэн болж гарч ирсэн тэгэл те. Одоо маш их юм байгаа шүү дээ. Сэтгэл зүйн битэрийн дайралтууд. Олон хүмүүс хамт олон тундаас эхэлж ирсэн дараа нь гэр бүл тэгэл таньж мэдгүй хүмүүс хүртэл битэрлээ. Ялдвэр бичин янз бүрийн юмнууд байдаг гэсэн сони хэвлэлээр хүртэл бичиж ер нь ихнийх бас ингээд амгүй болж исэн. Тэгний дараагийнх байхгүй. Тэгэл ингээл хараал ингээл бас яг л тэнд одноо ядарсан ингээл тэнхэрх гээл ингээл байж байгаа ингээл хоёр тийшээ. Тэгээ би яста гарын гартал яг би энэ гар дээр ингээл. Одоо ч гэсэн миний энэ гар дээр сууны хамтдаа авддаг. Тэгээ би тэгдэ. Би чамд нэг юм хэлэхөө сууны гээл. За чаах төрөгтэй ингээл шууд гарч ирэл аав нь би чамд яг энэ дээр ингээ хөвтүүлсэн ийм жоох юм. Хөлч амд орол гэл гар марч ийм жижиг. Гэтэл одоо энд тэгэл би байж байгаа л тэгэл аав чамд нэг юм хэлэхөө. За аав чамд дөнгөж гарч ирэнгүүт л энэ дээр гэл. Тэгэл дараа нь би бас тоглож байгаа хэд хоногийн дараа би чамд хэллөө. Юу би чамд анх гарч ирэхэд одоо ч гэсэн чи миний яг энэ гар энд биш энд бол хаяа яг миний яг нууцлаа. Миний зүүн талд. Тэгээ сүүлдээ би чамд хэлжээ л. Хэлээ аваа хэлсэн. Мэдээ. Би энэ гар дээр чинь л хичээс одоо энэ гар дээр яах юм заа гэх. Одоо чинь хэдэн настай лээ охин? Одоо 14 өрсөн сая. 9 дугаар анги. Ахлах ангид орсон. Тий. Их том бас. Тэг ингэдэг ээжүүд би ихэнхдээ ингээл ээжүүдтэйгээ харьцуулаад яриад байгаа штэ тий. Мэдээж нөгөө ээж болохоор эмэгтэй хүний амьдрал нь ингээл тэр чигтээ өөрчлөгдөж байгаа. Тэгээ дам бий байж байгаа л нэг хүн ингээл өөрөөс нь 100% хамааралтай болчоор ингээл зүгээр бодож санах сэтгэхүй нь хүртэл ингээ өөр болчихж байгаа. Тэнгүүл аавдын хувьд яг яадаг вэ гэж байна. Аавдын хувьд мэдээж өөрөө тээж төрүүлж гаргаагүй ч гэсэн энэ маань миний дөр үндэс шүү дээ гэдэг утгаараа бол охиныхоо төлөө, хүүхдийнхээ төлөө бүхний зориулна л гэж боддог. Тэгэхээр одоо би яг юу хийх вэ? Одооноос юу бэлтэх вэ? Одооноос үүрэг хариуцлага дахиад 2 дахин нэмэгдэжээ. Тэнгүүд би эхнэрээ ямар ойлгох вэ? Одоо энэний дараа тэнхэртлээ одоо юу хийх вэ? Энэ одоо их мундаг уран бүтээлч хүн одоо тэгэл сууны 3 4 хүртэл одоо тий ингээл ажиллах тасалцсан. Тэр одоо болтол би яах ёстой вэ? Одоо гараад гэртээ харингуут яах вэ? За ингэнгүүт одоо тэнд юу бэлдсэн байгаа вэ? Юу дутуу байгаа вэ? Тэгээд одоо өстой хөдөлмөрлөх л өстой юм байна гэдэг л юм хамгийн дөрөнд одоо орж ирнэ. Хэрэгтэй үнд бол хөдөлмөрлөхийн тулд гар хоруу одоо юу вэ хөдөлж байгаа бүхий л юм тарих толгоогоо ажиллуулж. Даблын даблаар л одоо ажиллуулж. Эдийн засгийн хувьд, мөнгө санхүүгийн хувьд, тэгээд дээрээс нь доктортой амьдралын хувьд за гарч ордог байсан бол тэрийг бүр 2 дахин багасгах гэж байна тий. Гэртээ хайр халамжаа илүү үзүүлэх. Яагаад вэ гэхээр одоо энэ мэдээж энэ доктортой байхын тулд гэр бүлийн одоо эрэгтэй аав гэдэг хүн тий нөхөр гэдэг хүн бол маш их одоо олон зүйлийг төвчж ингэж амьдрах хэрэгтэй байдаг. Тийм учраас тэсвэрүүд одоо төвчээрийн одоо маш их одоо юм одоо надад юм дэржсэн л да. Гарч болохгүй, орж болохгүй. За тэгэл дээрээс нь янз бүрийн хил амд бүртэж болохгүй тий. Тэгэнгүүт одоо ажил төрөл юу байна? Одоо бүхнээ шавхаад л хийж энэ амьдралыг босгох ёстой. Тэгэнгүүт ч одоо тэгэл зүтгэж л байгаа юм л да. Аав нарын хувьд бол одоо би махбодийн хувьд бол мэдээж жаргалтай бүхэл одоо эдисүүд одоо шуухан шиг ажиллаад хараад гэртээ очиж хүүхдээ харах тий. Эхнэр хүүхдээр очих тэгэл үнсэх хөөрхөн үнэрийн үнэрлэх тий. Би шөнч гэсэн одоо
ёстой одног сэрэгтэн дагаж сэрэл нэгмэлт хижээл байдаг бол тэрийг найруулаад памперсын өхөл солиол ингээл яг адилхан л байх хэрэгтэй гэж би боддоо тий. Мэдээж яхаа тэгж боддог мөртлөө заримдаа бол би унтцсан байдаг байсан байх лээ тий. Сэрэдинал гэж бодоод байсан. Сэрэдинал гэж бодоод байсан чи илүү тийм ээж нар бол илүү л сэрдэм байл. Тий. Үнэ ингэхгүй. Тий. Хүүхэд ингээд баг балчир насан дээрээ бол ингээд бидний үгээр өмсгснийг өмсөөл те. Тэгэл дагуулж явсан газар явал хөөрөөл баясаал ингээд гоё байж ш. За тэгээ нэг юм 10 нас гараад ирэхээрээ тэр чинь бүр бие хүн болоод төлөвшөөд өөрийн гэсэн үзэл бодолтой болоод ирж байгаа те. Охиныхын хувьд ингэнгүүт л одоо 14-тэй. Тэгэхээр хоёрын хувьд охтууд ингээд том болох тусмаа аваасаа хүндэрдэг гинэ. Ингээл жоохон нарийн ширийн зүйлүүдээ ээжүүдтэйгээ ярьдаг ч юм уу. Тийм болоод ирдэг гэж байгаа юм. Тэгэхээр та хоёрын хувьд одоо та яар гайхаад байдیں۔ Хүмүүс тэгжэл яриад байдیں۔ Одоо бид нарийн ширийн ямаа бүгдийг ярьдаг шүү дээ. Яг нөгөө нэг баг шигээ ингээл гэл ингээл бүр ингээл тэгж эрхлүүлэх гэхлээр одоо мэдээж жоохон том болж байгаа юм чинь тэр нь багасж байгаа ч гэсэн бүр илүү их нарийн одоо юу гэдгийг одоо сургууль дээр болсон тэгээд краш марашийн хувьд ч гэсэн хамтдаа ярьж ийм тийм гэдэг дээр зөвлөгөө өгч ингээд аав нас ингээд 10 жилд байхдаа ингэж октоодтай ингэж ханддаг байсан. Тэгэхээр миний охин тэр бандыгаа одоо ингээд ах юм бол аавда хэлээрэй заяа. Эрэгт банд нар чи ингэдэг байхгүй аав тэгжсэн ингэж би тэр нэг үгүй ярьдаг. Биний юм ирсэн үгүй одоо хэзээ дуусгал яах вүлээ за тэгвэл ингэ шүү тгий шүү гэдгийг хүртэл ярьдаг. Бид гурав хамаагүй тэгээ ярьчтэй. Ерөөсөө л найз нөхөд шиг л байдیں۔ Хаяал би нөгөө түрүүн эхлэхдээ хэлжсэн хаяал нэг ширүүн дуурчдаг болохоос биш бүр хаяал да гэхдээ тэр нь бол одоо нэг буруу юм хийсэн ч юм хийх ёстой юм хийгээгүйсэн ч юм уу тий. Тэрэн дээр нь би гомдоод л нэг тэгэл тиймэрхүү өсчдөг болохоос энэ тал дээр бол надад тэр бүх юм нуугаал гэдэг одоо хүүхдүүд яагаад тэгээд нуугаад ит юм бол би гайхаад ит. Манай охин бол юу ч нуудаг шүү дээ. Бүх юм ярьдаг шүү дээ. Бүр бүх юм ярина. Одоо энийг үзэж байгаа ангийнх нь байх юм бол стуучлаараа бүх юм ярьдаг шүү. Би мэдж байгаа шүү. Тэг би мэдж байгаа шүү. Тэг. Аав чөрөд мэдж байгаа шүү. Аав нь бүр илүү сайн мэдэн дээ. Тэг. Ингэж яхтаа би чамд хэлчихэл үү гэж. Хэлсэн гал инээж яхтаа. За өнөөдөр юу болсон. Подкастын ерөнхий ивент тэгчээр Японы шингэн нөх эрдэс тус бидэнтэй хамтран ажиллаж байна. Энэхүү эрдэс тусыг та өвдсөн, гүйлгсэн, бөөлжсөн халуурсан үедээ хэрэглэхэд тохиромжтой бөгөөд нера болон бага насны хүүхдийн хордлого болон шингэн алдалтыг яаралтай нөхөх үед хэрэглэхэд тохиромжтой. Үүнээс гадна ханиад томоо хүрсэн үед хүүхдийн шингэнийг хадгалах зорилгоор мөн хоолойны хураашилтыг багасгах зорилгоор хэрэглэх боломжтой. Мөн чихрийн шинжтэй хүмүүс эрдэс болон шингэнээ нөхөх зорилгоор хэрэглэх бүрэн боломжтой. Энэхүү эрдэс тусыг та Аилон фарм Япон эмийн сангуудын бүх салбараар болон хөрмөн Мага эмийн сангуудын бүх салбаруудаар худалдаа авах бүрэн боломжтой. Юугаач нуухгүй байна гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр та хоёрын гэр бүлийн хүмүүсийн харилцаа хандлага ч юм уу нэг зүйлд учир байгаа байхгүй юу? За. Тэрнээс биш нөгөө хүүхдүүд нуугаад байна. Өсвөр насны хүүхдүүд нуугаад байна. Тэр ч бүхэл 7-8 настай хүүхэд юм нуугаад байна. Тэгэхээр яг яаж нуухгүй ярилцдаг болгоод байна. Энийг одоо үзэж байгаа ээжүүд эцэг эхчүүд сонирхоод байгаа. Сонирхож байгаа угаасаа. Тийм үү. Тийм. Би ч чин сэтгэлээс ярьдаг битээр однотээр хүүхдтэйгээ. Тэгээ манай охин бас их сөөр өмжил сайтай. Хүмүүс ингээ харахтаа нөгөө нэг багдан ингээд нэг айхтар ингээл хөвгөлтөө дүр мөр тоглоол ингээл нэг ийм сэргэлэн байгаад айхтар гэж нэг үг байдаг да тийм энэс та айхтар охинтой гэж бодоод тэнгүү тааралдангууд бүрстэ яг бит хоёр одноо багада бас амар ичимхий хөвгтөөс би түрүү хэлсэн шүү дээ бас ичимхий хөвгтөөс намайг харин яаж жүжигч болсон юм гэсэн чинь одноо бас яг тэгдэг байсан гинэ яаж жүжигч болсон юм бэ тийм ичимхий хөвгтөөд байсан гэсэн чинь одоо манай сууны бас амар ичимхий гадуур ингээ явахта хичээд ингээд миний хар мараар ороод ингээд тэгээд яг за тэр ичимхийж яах ер нь бол хүмүүжил сайтай гэж хэлж байгаа. Тэгээд хүмүүжил сайтай юу ихлээр битээр яг гуруулаа сууж байгаа нөгөө цаймаа ууж байгаа ч юм уу орой ч юм уу нэг гуруулаа хамт байж байгаа үедээ ерөөс юу ач битээ нууж байгаарай. Энийг бүр чин сэтгэлээсээ ярьд. Би тэгдэг байсан, ингэдэг байсан гэл ээж нь ч гэсэн тэгдэг гэл ингээл.
Чи нэг л юм нуух юм бол энэ ч одоо өөрийнхөө эсрэг юм хийж яана л гэсэн үг. Яг л ихлээр чамд хамгийн сайн зөвлөгч одоо аав ээж хоёр битээр л байж тээ одоо. За чи өстө битээрээс юм нуух юм бол алднаа л гэсэн үг шүү. Ойлголоо. Тэгээ хизээж юм нуудаг. Ерөөсө чин сэтгэлийн сайхан ярилцлага хийх хэрэгтэй гэдэг юм шүү. Тий. Мэдхгүй яагаад зарим эцэгхүүдийг ингээд хүүхдүүд нь юм нуугаад хийхгүй байгаад гэдэг юм бол эцэгчүүд өөрсдөнд нь бас учир байгаад байна л да. Тэр хүмүүс цаанаа нэг өөр хүм байгаад тэгэнгүүт хүүхдэнд тэр цаана байгаа хүнийг нь ээжээ гэж маав гэж мэддэг учраас тэнд болсон нэг процессо хэлэх юм бол нөгөө дүр нь гарч ирээд намайг ингэсэн гэдэг ч юм уу нэг тийм юм байна. Яг чин сэтгэлээсээ л ярилцах хэрэгтэй. Яг чин сэтгэлээсээ л өөр хүүхдэд хайрлах ёстой л доо. Хайрлах юм бол хинж тэгээд уйлаад л одоо юм аавуулна хэлэх л ёстой доо. Зодж иж нөгөө нэг үнэнгээ хэлж мэлээд байдаг үе одоо өнгөрсөн шүү дээ уулна те. Орчин үед бол уулна бүх хүүхдүүд чинь ингээд чин сэтгэлээсээ том шиг одоо ярьдэн шүү дээ. Ярина шүү дээ. Ямар нэгэн айдсгүй л байх хэрэгтэй юм болоо. Айгаад ахаад худлаа яриад байна тийм. Айгаад имээгээд л худлаа яриад байна тийм. Ер нь бол яг бас нэг тийм баг багтаа ч гэдэм үү айгаад имээгээд бас хэд удаа нэг тиймэрхүү юм болж исэн баха манад тийм. Гэхдээ ингэж болохгүй шүү гэдэг юм маш сайн тайлбарлаа л. За одоо тэгээд ер нь юм нуудгүй. Тэжэргүй би нөгөө нэг айхтар нөөс хүүхэд сурган хүмүүжүүлэхийн тийм хүн биш болохоор сайн хэлж мэдэхгүй л юм л та. Гэхдээ мэдээж хүүхдийг баг багт нь бол чангаар орилж хашгир хажууд нь одоо алан хятантай кино хүртэл үзэж болохгүй гэж хэлдэг шүү дээ. Тэгэхээр бид нар өөрсдөө шөрөөн дугаараа хөмсгөө зангидаад нэг аяг хаглаад унгачингууд нь чанга дугаар орилоод хашгираад ах юм бол тэр хүүхэд угаасаа айцтай болно. Тэгэхээр байж болохгүй асуудал. Тэрийг харин битээ одоо ингээ бараг тэр манайхан ч тэгээ хүмүүжүүлдэг шүү дээ. Ухаантай шүү дээ бид ард хүмүүс аяг хагарах сайн, юм хагарах сайн гэж одоо бэлгшээдэг шүү дээ. Тэр чинь бол нэг аяг хаглал сайн байгаад байвал бүх аягаа хаглал бүр сайхан амьдрмаар л шүү дээ. Санамсаргүй юм шиг хаглаа. Тэр бол бас бидний нөгөө хүмүүжлийн ухаан барьсан баг. Тэгэхээр бид тэрэнд тал дээрээ хүүхдүүдийг ялангуяа одоо энэ ахлах ангид ортол мөртөл одоо баг дунд ангид байхад нь бол зөөр хүмүүжил айц эмээлдгүй хүмүүжүүлэхийн тулд хүүхэд эрх чөлөөтэй дураараа хүмүүжүүлэх өсөхийн тулд бид бол хажууд нь төвчж амьдрах хэрэгтэй. Бид нөгөө түрүүн хэлсэн шүү дээ төвчээр. Энэ амьдрал бол маш их төвчээр үүд юм байна лээ. Бүх юмнаас төвчнө, архинаас төвчнө, тамхинаас төвчнө, гадуур дотор шоудхаас төвчнө, сайхан бүсгүй залуу харахаас төвчнө. Тийм үстэй тий. Бүх юмнаас төвчнө. Маш их төвчээр гой хоол заримдаа мөнгөгүй идэхгүйгээр төвчнө. Тий. Кофе уумаар байсан ч одоо кофе ууж болохгүй өвчтөн хүн кофего хоригдсон байх юм бол тэгэл одоо хоолны хориотой хүн бол насаараа төвчж амьдрна. Ерөөсөө л төвчээр хүүхдүүдийнхээ хажууд сайн хүн болгохын тулд би тэгж чадахгүй би угаасаа тийм характертай зантай миний угаасаа л би тэрийг үгүй бид тэгвэл төвчж хүүхдийнхээ төлөө бид өөр хүн болох ёстой л гэж би бол боддог шүү дээ. Яг үстэй тэгж хэлдэг. Одоо миний ах トゥ хамаатан садангийн хүүхдүүд хоорой дүүнер мөнөртэй ч гэсэн та нар ингэх ёстой юм шүү гэж хэлт юм да. Яг үнэн би бас энийг үзэж байгаа хүмүүст бас бүр дахиад хэлэхэд хүүхдүүдийн дэргэд бид нэр хүүхэдгүй байх өмнөх байсан үе шигээ хизээж байж болохгүй гэж бас хэлмээр байгаа байхгүй. Хүүхэдтэй нэгэн ч болсон болвол тэр хүний өмнө хариуцлага хүлээх гээл гаргацсан байгаа юм чи чиний муухааш, чиний дураараа зан тий чиний аав ээжтэй эрхлээд ууралдаг байсан тэр зангууд уучлаарай одооноос эхлээд байхгүй болж байгаа тий. Тэр хүүхдийг айдасгүй орчинд амьдруулах гэж байгаа учраас. За одноо тэр ер нь сууны төрснөөс хойш одоо 14 настай гэдэг чинь тэрнээс өмнө гэж байгаа юм биш. Тэрнээс өмнө тийм байсан гэж байгаа юм биш. Зүгээр ер нь энэ 14 жилийн хугацаанд бол хүүхдтэйгээ хажууд хоорондоо ер нь чанга хэрэлдэж байгаагүй шүү. Байгаагүй. Гэхдээ тийм үе бол огт гарч байгаа үг гэж би бол бодлоохгүй. Гарч л байсан. Тэгтээ төвчээл ингээл хэвээр хамаа юм хаад. Тэгээд сууныгүй үедээ би тэр нэг тэгсэн шүү гэж ярьдаг. Ярихдаа нэг нь ууртай байх юм бол нөгөөдг нь төвчдөг. Би ууртай байх юм бол одно төвчдөг. Тэрний дараа дахин өөрийнхөө бодлыг одоо хэлдэг гэх юм. Ингээд сурцсан бид нар бүр ингээд нэг хууль дүрм захаа өгч гисэн амьдралаараа. Гэхдээ бид хизээч хүүхдийнхээ хажууд бол
чанга дуурч хэрэлдэж байгаагүй. Хүүхдийнхээ хажууд одоо найз нөхөд хамт олно авчирч ирж нэг айхтар архитдаг байлаа шүү дээ. Одоо шоуддаг байлаа шүү дээ. Бидний 90-ад оны үед чинь гэсэн шүү дээ. Тийм одоо за байсан. Гэхдээ их ховор. Тэгээ ямар сайн да манай гэрээр найз нөхөд маань их ховор орж гарсан шүү дээ. Ховор орж гарсан. Манай хамт олон ч гэсэн манай гэр орноор их ховор орж гарсан баха. Тэгээ ирэх юм бол мэдээж тэгэл зүгээр сайхан цай уугаал кофе уугаал юу гэдэг хоолтой гарна гэж байхгүй мэдээж айгуул бол нэг. Хүүхдэд тийм харуулахыг бодоогүй л гэсэн үг. Үнэн. Тэр талд ахуй архитектыг харуулаад нэг нь муудаал гараал сүулдэ нэг нь чанга хоолоогоор яриа л те зүгээр л ярьж байгаа нь хүртэл тэр хүүхдэд тэрдлийн өрөөнд унтж гэнэ үг гэтэл унтаагүй гэдэг байхгүй. Тэрийг бид нар мэддэг байхгүй юу? Мэддэг мөртлөө алдаа гаргадаг тийм байхгүй. Тэгэхээр өрөөс уух зориултаа бар нэ, лаунж нэ, ресторан нэ тийшээ гараад очоод сайхан уугаад идчихье тий. Тэстэ гэрт орж ирж үзмээр байгаа бол зүгээр хэрэгт арсгүй орж ирээ сайхан хоолойдоо гараа явчихөө тий. Тийм шүү дээ. Ахуйн архитектаас болж олон хүмүүс бас амар тийм сэтгэлийн эмзэглэл шаналлалтай болсон байдаг шүү. Яг үнэ. Ялангуяа нөгөө охтуудтай айлд битгий согтуу ороо гэдэг тийм юм байдаг шүү дээ тий. Тийм болохоор яг энийг би бас дахиад л үзэж байгаа хүмүүстэй хэлмээрээ. Дахиад давтаал яриад ирэх те таны ярьсан. Тэгээ наадах чи харин зарим очиод үгүй би харин хүүхдийнхээ хажуу согтуу орохгүй гээл гадуур хоноод гэдэг өглөө нэрдэг. Бас болохгүй. Бас. Гэхдээ юу н амьдрал чинь нөгөө ингээл тэнцвэр шүү дээ тий. Тэгээ тэр тэнцвэрийг ер нь яг ингээ голыг олно гэдэг бол бас их хэцүү. Маш хэцүү. Би одоогоор л олохгүй явж. Голыг олох гээд явангууд хүмүүс нөгөө нэг юу ямар муухай юм. Одоо юу гэдэг вэ? Палдаг гэдэг чи юу гэдэг лээ тий. Манж занж гэж манайх ялганаар гэдэг байхгүй. Үгүй л дээ. Энд чинь цаана маш том аюу их юм дотор явагддээ шүү дээ. Энд зүрхэнд тэгээд энэ тархинд мэдээллүүд ирж байгаа. Тэгээд дүгнэлт гаргаж байгаа. Тэгээд асар хурдтай л да. Тэгээд гаргасан шийдвэр нь аль болох эм найрамдалтай байхыг л одоо миний зүгээс үзтiin. Тэгээд тэнгууд тэрийг нэг тийм яасан мохоо юм бэ гэлээ. Тийм. Яагаад ингэж төлбөргүй юм чи нэг бол тийм гээл нэг бол өгүүлгээ штэ. Яг юм тулгаад идэг байхгүй. Гэтэл тэр донд чинь тийм нь ч байгаа үгүй ч байгаа штэ тий. Хүчинч тийм биз дээ. Яагаад бид нар заавалч юм гэдэг. Би ямар шүүх прокурор уу тий. Амьдрал бол тийм амар дээсэн төрөн төр байх ёсгүй штэ. Аль альныхаа ойлгол хүндлэл ингээл явчихад уулна айгу айтайхан л. Хүмүүс бас их дураараа шүү тий. Надад дураараа маш дураараа зүгээр л шууд читгэхгүй яаваа гэл ингээл. Алдаа нэг сошиал хөгжсөн. Хөгжсөн шүү дээ. Одоо ч бүр хэрэг хэтэрлээ шүү те. Харин тэглээ. Тань гаргаж ивэл лайв хийгээл гэл хамаагүй хүнийг доош нь хийгээл юу ч хэлж болно гэд ботцсон. Энэ одоо хүүхдүүдийн хүмүүжилд бас жоохон сөргөөр нөлөөлж те. Хүүхдүүд буруугаар гэд ойлгоод хин нэгэн дургүй өрсөн үедээ бас тэр хүүхдүүд яг л одоо тэр ах эгч нар шиг одоо биднийг дөөрэн шүү дээ те. Тэгээ одоо энэ дээр бас нэг жоохон хяналттай байх хэрэгтэй. Ер нь бол утсан дээр нь гар утсан дээр хүүхдүүдийнхээ хинтээ одоо юу бичиж байна гэдгийг эцэг эхчүүд заавалчгүй үзэх ёстой гэдгийг ойлгох хэрэгтэй. Хүүхдүүдэд те. Энэ бол хүүхдийн эрх мэрх биш. Үгүй чамайг хинтээ харилцаж байгааг чинь 18 нас хүртэл чинь бүр том болтол чинь ингээ бид үзэх ёстой гэдгийг ойлгох хэрэгтэй юм шиг байна. Тэгээ бүх кодыг мэдэх хэрэгтэй. Бүх одоо чатын одоо байдаг бол унших хэрэгтэй. Бүх мессеж хинээс юу ирж байгааг мэдэх хэрэгтэй. Ямар найзуудтайгаа групп чатж байт юм уу ингээд үүсгэсэн байдیں۔ Тэр хүүхдүүд нь ямар хандлагатай юм гэдгийг нь хүртэл тэрүүгээр нь дамжуул мэдэх хэрэгтэй. Тэгэхээр хүүхдийн тэр нууц мууц руу халдлаа малдлаа гэхгүйгээр бид нөгөө нэг хандлагаа өөрчилж анхаарах хэрэгтэй тий. Анхаарахгүй байснаас болоод хүүхдүүд маань буруу замд орох. Буруу замд ороход айгүй амархан биш доо.
сургуульд нь одоо сургуулиуд хажууд тав болоход дэлгүүрээс ороод янз бүрийн одоо татж матах те ууж муух янз бүрийн юм авч болж шүү дээ. Веб мэпээс ахуулаад. Тэгвэл энийг бас ингэмээр юм байна те. Одоо хүүхдүүд чинь бас нэг ингээл миний орон зай гэл ингээд өсвөр насны хүүхдүүд тэгдэг болчиход байгаа шүү дээ. Тэгэхээр нэг утсыг ингээд шалгахтаа за ингээд шалгалаа. Тэгээд 100% утсын шалгалаа гэхэд 100% эцэг эхчүүдэд таалагдах юм тэрэн дээр байхгүй байхаа. Нэг хэдэн хувь нь ингээл болохгүй тийм аа энэ ста нэрээ. Гэтэ тэрийг харчаад загнаж болохгүй юм шиг байна тий. Мэдээж тий. Тэрийг нэг эвтэйхэн ойлгуулчих юм бол дараагийн утсаа үзүүлэлтэн дээрээ нуухгүй, устгахгүй байх тийм суурин тавигдах байхаа. Тий. Ер нь бол бас бага байхад нь манай хөлөө бас нэг хөөхт мессеж үтсээр хагаад манай гэрийг заалгуулаад авсан байгаа шүү дээ. Жоохон байсан юм жоохон. Гэтэл тэр хүүхдэн дараа нь тэгээд олдоогүй шүү дээ. Тийм. Би өөрийнхөө юугаар яагаад чимэг манад ингээд хамаагүй ирэх юм бол цагдаа сэргийлэхэд эцэг чинь одоо хэлээ шүү. Огт бие биенээ харж байгаа. Аюултай шүү. Тийм, аюултай юм чинь бол хүүхдийн орон зай, та миний орон зай найд. Тийм өрөөс дураар нь байлгаж болох. Чагуудаа чаг болох ёстой шүү дээ. Тэгж хүүхдтэйгээ хайрлаж яана гэж. Тийм шүү. Буруу өгшүүлж, буруу хүмүүжүүлж одоо тий. Тэр хүүхд чинь мэдэхгүй шүү дээ. Одоо мэдчихсэн бол юу гэж тэр хүүхдэд тэр одоо юу болоод яагаад байраа заагаад өгсөн юм. Гэсэн чинь нөгөөх нь бараг ирсэн байгаа. Аюултай байгаа. Тийм шүү дээ. Тэг яг тэр үед нь барьж авч байгаа байхгүй. Зүгээр нэг тоглох тий юмас ойлцох. Гэтэл тэрний ард ямар ч одоо эрэгтэй хүн байсан юм байгаа юм мэдэхгүй шүү дээ. Ялангуяа одоо маань сүнэж хүмүүс тодорхой хэмжээний хүмүүс таньж мэддэг, хайрладаг яадаг. Гэхдээ ямар ч эрсдэлд орох юм гэлээ. Үгүй мэд. Яг үнэ. Утсыг бол ер нь сошиал орчин ер нь ямар байгааг нь шалгаж авах хэрэгтэй. Шалгаж авах хэрэгтэй. Тэнтэй найзалж जैन тий. Миний бас нэг хүүхэд хүмүүжил дээр нэг юм эмзэгэлдэг ч юм уу яандаа ямар хүн болчихвол доо гэж эмзэгэлдэг юм байгаад байдаг хгүй. Эцэг эхчүүдэд одоо намайг харж миний хүүхэд хүмүүжнэ. Надаар хүмүүжнэ штэ. Авыгаа харж бас аваар хүмүүжих гэдэг юм тий. Тэгэхээр энэ тал дээр бид нар маш зөв байх гэж хичээдэг мөртлөө заримдаа амар буруу байгаад байдаг юм санагдаад байна. Би бол одоо намайг харж л хүмүүждэг, ээжигээ харж л хүмүүждэг гэдэгт 100% итгэдэг. Яг л бидний үлгэр дээрэл би сайхан яалаа. Нэг явж байгаад юу руу гадаа нэг хогоос хэлэхгүй сууны дээр явж байгаад нэг юм руу ингэчлөө яачлаа готлынхаа юу яах гал. Тэгсэн чинь суун яг тэрийг дөөрэж байгаа байхгүй. Тэгвэл би заагаа яг намайг дөөрөлөө тий. Гэсэн чинь буруу юм зааж өгч юм. Гэхдээ би тэр гутлын энэ цас юу байх бишээ. Юу хийж илээ эслээ. Нэг жоохон болохгүй юм хийцэн нэг саадан дотор. Тэгсэн чинь яг л миний нөгөө тойл гэдэг чинь юм шүү дээ. Эцгийн одоо яг л юу дөөрэж хийж байгаа байхгүй үйлдэлийг. Тэгэхээр бид нэр яг зөвл жишээлбэл сошиалыг хэрэглэх хэрэгтэй. Би ямар ч хэрүүл хараал одоо бичиж пост хийдэг. Ямар нэгэн муухай хүндэтгэл төрүүлэх рил стори хийдэг. Дандаа гэгээлэг, дандаа гоё аз жаргалтай. Шеэрлэхээр бол тэр нэг зөв хандлагатай харц сонс юм уусгээд нэг аян байдаг. Эрүүл мэндийн тал дээр жишээлбэл нөгөө одоо юу гэдгийг галтгооныхоо гамбанзыг одоо жилд нэг 2-3 удаа солихгүй бол тэнд маш их бохирдол үүссэн гэл нэг тийм эрүүл мэндийн байгууд нэрээ тийм шүү гэх нэг. Тэрийг нөгөө хүүхдүүд маань одоо харна шүү дээ бид тэрийг тий. Тэгэхээр энэ чинь нэг ингэх ёстой юм байна гэж шууд ойлгохгүй ч гэсэн. Ер нь муухай юмнуудыг хизээч ингэ шеэрлэж постч болдгүй юм байна гэдгийг өөрөөрөө харуулах жишээний байх хэрэгтэй болов уу гэж бодож явдаг штэ тий. Одоо ингээд бид нар ухамсцаа ингээд тодорхой хэмжээний ингээд хүмүүс ойлгоод ухамсарлцсан хүмүүс байна штэ. За хүүхдүүдийн хаажаас зөв хүн байх хэрэгтэй, зөв төлөвшөлтэй байх хэрэгтэй, зөвийг үлгэрлэх хэрэгтэй. Өөрөөсөө ах хүнтэй тааралцсан бол мэдлэх ёстой, явж байгаа бол баяртайгаа хэлэх ёстой гэж тий.
Тэгэнгүүт л миний яг хүүхдтэй болоод анзаарсан нэг зүйл нь томчууд хизээч хүүхдийг ер нь хүн гэж ер нь айгу үздэггүй юм байна. Тэгэл сайн байхаа сайн байхчээ гэл ингээд хүүхэд тэгэхээр ингэдэг. Тэр нэг юм томчуудын нэг юм сонин үзэл хандлага байна нийгэмд бүр. Тэгээ энийг үзэж байгаа ээжүүд болгон хэрвээ тийм хандлага гаргадаг бол тий хүүхдүүдтэй айгүй гоё мэдлэл сураарай. Хүүхэд өөдөөс чинь мэдлээгүй байсан ч төрүүлээд мэдлдэг байгаарай. Тэгээ чи хувь хүн шүү, чи хүүхэд шүү гэдгийг л одоо амин мэдрүүлдэг байгаасаа гэж би хүсэж идэгин. Надад ч систем маш том одоо хүмүүжлийн суурь шүү дээ. Хүнтэй мэдлэн, хүнийг хайрлан, хүндлэн гэдэг чинь одоо ямар ч боловсролоор олж авахгүй зүйл шүү дээ хүмүүжил авахгүй. Үр хүүхдүүдтэй одоо хүнтэй мэдлэх ёстой шүү гэж хэлэхээс гадна цог явж байхдаа өөрөө бас үлгэр дуурайл нэг тий зөв үлгэр дуурайллыг үзүүлж байх хэрэгтэй юм байна лээ. Харин яг үнэн томчууд маань ч гэсэн бас төрүүлээд яах вэ хүүхдүүдтэй хөөе сайн уу ч юм уу тэгээ мэдлдэг байгаарэ гэж хэлмээр байна. Хүүхдүүд нэг ахаа тантай зураг авах гэсэн гэж ингэнгүүт би айгүй уриалгах тэгээд авахулдаг шүү дээ. Ирээдүйд энэ нар чинь миний үзэгч байхгүй. Бас бодоод ээ. Бас бодоод байгаа юм. Тэгээд би зүгээр энийг хэлтий. Тэр бүгднгийн ингээд ахуулъя гэсэн хүн болгонтэй ахуулчих хэрэгтэй гэл. Тий. За одоо тэгэнгүүт л одны эгч хоёрын хувьд гэр бүлийн хосын харилцаанд юу гэрхэмлдэг вэ? Би одоо ингээд залуу гэр бүлүүд маш ихээр одоо салж гин. Салахтаа нөгөө хүүхдтэй болчоод салаад байна. Хүүхдтэй болонготлаа за бит хоёроос үнэхээр таарч тохирохгүй нэ гэд энэ чинь уг нь өмнө нь бодсон байх хэвээр асуудал байгаад байгаа байхгүй тий. Тэгэхээр ингээд хосын харилцаан дээр залуу хүүхдүүд, залуу гэр бүлүүд бид нар юуг анхаарах хэрэгтэй юм бэ? Юуг хамгийн ингэж чиг шугамаа болгох юм бол бид нар илүү бат бөх байх юм бэ? Одоо би өөрийнхөө амьдралыг тайлбарлаж магадгүй чадахгүй ч юм уу. Одоо яг үнэн л байх хэрэгтэй л та. Одоо эрэгтэй хүн бол эр хүн хэлсэндээ л үнэнч байх хэрэгтэй. Ямар ч одоо зовлон бэрхшээл янз бүрийн асуудлууд гарч ирсэн ч гэсэн би хизээч амьдралаа халахгүй гэж бодох нь нэгдүгээр байх хэрэгтэй. Тэрнээс биш би өөр хүнтэй суугаад гэж тийм бодол ерөөсөө оруулж ирж болохгүй. Би яаж ч муудалцж байсан гэр бүлээ өмөлж болохгүй л гэдгийг хамгийн түрүүнд бодох хэрэгтэй. Дараа нь харамсаж амьдрахгүй тулд. Нэгэн цагт одоо хайрт дуртай гэж суусан бол амьдралд юу ч гарна гэдгийг анханасаа тооцоолж явах хэрэгтэй. Дандаа үзэсгэлэн гоо төгөл төрөөрөө байхгүй гэдгийг хинхэн ухамсарлах хэрэгтэй. Ирээдүйд юу болох вэ гэдгийг урьдчилж мэдсэн, мэдэрсэн байх хэрэгтэй. Тэрэнд бэлтгэгдсэн байж ээж өнөөдөр амьдрал зохиох хэрэгтэй. Би одног гэр бүлийн хүн болооч, миний эхнэр болооч гэж байна. Би тэр 14 насны зөрүүтэй. Маш олон жил би гойсон. Гэтэ би сүултээ чи надтай суух хэрэгтэй, чи миний эхнэр болох хэрэгтэй. Би чам нэг л зүйлийг амлая. Би чамтай суугаад би эзэж чамаас нүрээ буруулахгүй. Би эр хүн шүү гэж хэлжсэн. Тэгэл ерэн атна миний тэр үгэнд тэг миний байгаа байдалд миний итгэл үнэмшилт бас үнэмшсэн л дээ. Гэхдээ би охиндоо хэлтээ. Ингэж хэлдэг маш олон худлаа хэлдэг хүн болгоны амнаас энэ үг бол гарна. Гэтэ хинээс яаж гарч байгаа вэ гэдгийг л миний охин таньсан, мэдсэн, мэдэрсэн хүнийг маш сайн таньсан байх хэрэгтэй. Магадгүй чи танихгүй бол эцэг эх чинь хамт танилцаж судалт юм аа. Ар гэр нь ямар юм бэ? Үерхэж байгаа найз бандит чинь ч юм уу те? Чамайг сонирхоод байгаа тэр бандит чинь эцэг эх нь ямар хүн байна? Ямар хүмүүжлтэй юм бэ? Эцэг эхээс хэдүүлээ юм бэ? Ямар гаруул ухсааны хүмүүс юм бэ? Энийг монголчууд эртээр үеэсээ судалдаг байсан. Бүр тэр ялангуяа
нөө бир гоох гэж очиод согтоогоо гаргадаг байсан ч учиртай шүү дээ. Тэр согтохоор ямар шавар гаргадаг хүмүүсийн согцсныхаа дараа юугаа ярих нь уу? Тэ бидний мэдхгүй нуугдж ирсэн юм ярьж магадгүй шүү дээ гэж би бас охиндоо хэлтiin. Тэгээ ер нь бол заримдаа үнэхээр одоо бас болж бүтэхгүй байгаа юм шиг үеуд бол гарч ирнэ. Дандаа сайн сайхан байхгүй шүү дээ. Тэгэхээр төвчээртэй л ах хэвээр. Хэлсэнтэй л байх хэвээр эрэгтэй хүн бол. Тэгэл өөр хүн хараад өөр хүнтэй суугаад дахиад хүүхдтэй боллоо. Амьдралаа дахиж шинээр зохиогоол тэгэл тэгэнгүүтээ тэр үнийг насаараа жаргаагаал ингээл явах нь бол удлаа шүү дээ. Тэгэхгүй тулд ер нь бол монголчууд цөөхөн одоо энэ цөөхөн том бол эрчүүд нь ялангуяа үнэнчил байх хэвээр үнэнч төвчээртэй байх хэвээр энэ хоёр өглөө да. Ихэвчлэн эрчүүдээс л болдог шүү дээ. Гэр бүл салалт эмэгтэйчүүдийг бол ёстой 99% нь бол за яг магадгүй 99 гэхэлэр арай их тэгсдүүлж магадгүй 90-10-ын харьцаатай гэж магадгүй 10% нэмэгтэйчүүдээс болдог гэж болно. Бүтэхгүй бодлоо ярьдаг нэмэгтэйчүүд байгаа. Ихэнх нь буюу 90% нь бол дандаа эрчүүдээс л болдог. Ууж иддэг, оройтдаг, тэрнээс болж гэр бүлийн харилцаа доголддог. Тэгээд заримдаа зоддог, мэдээж тэгээд зодтолтод эмэгтэй хүн дийлсэн тохиолдол байхгүй шүү дээ. Тэгээд тэрнээс болоод эмэгтэй хүмүүс юм. Сэтгэл зүй, сэтгэл санаа эргэдэг. Тэгээд байнга зөрчил үүсдэг. Тэгэхгүй тулд уухгүй байх хэрэгтэй. Уухгүй байхын тулд яг төвчих ёстой. Найз нөхдийнхөө урилгыг заримдаа үгүй чадахгүй гэж хэлж явах хэрэгтэй. Найз нөхөдгөө болно л доо. Тэгтээ чи гэр бүлтэй хэлүүлдэг шүү. Тэг гэр бүлийн найзуудыг цаахан найзууд байна. Яг үнэ. Бүгдийг ойлгодог. Тэгэд бас нэг зүйл нь юу вэ гэхээр нөгөө таасаа хэлсэн шүү дээ. Аав ээж нь ямар хүү юм бэ? Ихээс хідүүлээ юм бэ? Энийг дөнгөж за 20 гарч байгаа ч юм уу 25 6-тай тийм би ялангуяа охтууд нэг ойлгож ухамсарлтгүй байх гэж бодож байна. Яагаад тэгэхээр би энэ хүнтэй л суун би энэ хүнд хайртай тийм болохоор аав нь ээж нь ах нь их чинь ямар байх нь надад хамаагүй гэж одоо эмэгтэй хүмүүсийн дийлийнх нь боддог байгаа байхгүй. Яагаад тэгж боддог? Дийлийнх нь одоо ингээд одоо дурлцаад байна тэрхүү. Дурлцгаад байгаа болохоор одоо нөгөө бүх зүйл нь ингээд харагдахгүй шүү дээ тий аав ээж нь ямар ч байсан хамаагүй энэ хүн надад таартай болохоор би ингээд суун. Би бас тантай яг санал нэг байна. Яг ээж болол би нэг ойлгож байгаа байхгүй. За. Эцэгийнх нь ямар хүмүүс байх ёстой юм. Өөрийнх нь суур хүмүүжил ямар байх ёстой юм те. Ах トゥ хамаатан садан ямар хүн ураг төрөлний ямар байх ёстой юм гэдгийг чинь манай эмээ өвөө өвөг дээд одоо зүгээр ч нэг хилээд байгаагүй юм байна. Гэдгийг л одоо ингээл 30 гарсны дараа оройроо ингээл дон гэж орж ирж байгаа байхгүй. Харин тийм ээ бид нар ч анх удаага л нэг л удаа л амьдарч үзэж байгаа хүмүүс шүү дээ гэдэг гоё үг гарцсан шүү дээ. Тэгээд их үгний хаацалж ах шиг байна. Их юмнаас тийм. Их юмнаас хаацалж угаасаа хаацална л да. Нэрээ анх удаага л амьдрал би одоо 40 гараал явж байна. Анх удаага л 40 гараал явж байна. Тий анх удаага л бид нар хүүхэдтэй болсон. Тэгээд бид нар ч гэсэн анх удаага л хүүхэд байсан. Тэгэл анх удаага л бас дурлж ийсэн. Анхны дурлал болгон бас ер нь бүтдэг үе тий. Маш их дурлах юм бол тэр бол сэтгэлийн гүн шархаа авна л да. Наач мал айгүй хэцүү юм байна. Чи сайн өнөөс оройроо ортл хэллээ. Үнэхээр дурлчаад байна шүү дээ. Ухаанаа дурлчаад байгаа бол үнэхээр хэцүү. Хилээд ч ойлгохгүй. Хилээд ч ойлгохгүй. Тэгэхээр өөр яаж одоо үнэхээр одоо болохгүй юм гэдгийг арай илүү оймсэлээсээ эцэг их нь мэдээд мэдэрсэн л бол яаж болиулах уу гэдэг л харин тийм арга хэмжээг авах хэрэгтэй хүүхдтэй болохоос өмнө. Гэтэ эцэг үнжгээр хээс өмнө хүүхдүүдтэй ялагддаг юм бэл шүү дээ. Юм дандаа. Тэр нь тэгээд ялагдал нь сайн сайхан зүйлд хүрэж байсан болов одоо баярлмаар л байна. Тэгэхдээ тэр нь тийм эцсийн үр дагавар нь бас тийм ч олигтой биш ээ. Хүн жарах гэж л энэ хормоод төрсөн шүү дээ. Ер нь тийм биз дээ.
зов гээд хүний харваа төрүүлээг байхаа. Эцэг ихээ сонгож төрдгүүл гэдгийн тэгтэл ер нь энэ одоо ухамсартай хүмүүс л бол архи дарс одоо юмд орчгоогүй л бол одоо нэрээ сайхан амьдрахын тулд тэгэл зөв амьдрал нь энэ эс юм аа гэж эцэст хэлэхэд нэрээ тийшүү гээл нөгөө нэг одоо л 30 гарч байгаа үедээ ч гэдэг юм уу тэр үед нь эцэг ихтэй баярлах байхгүй тэр хүмүүс чинь дараа тэгэл мартдیں۔ Хүн мартна. Ерөөсөө хүн сэтгэл санаа доктортой 50 амьдрахын тулд мартдаг гэж байгаа шүү дээ. Мартдаг тулдаа амьд явж яана гэдэг байхгүй. Амар үг шүү. Чи мартдаггүй байсан бол тэр муухай юмаа бодож явсараа стресстэд үхэн. Өвчин тусна. Мартдаг тулдаа би өөрсдөө баярлдаг нэрээ. Би одоо бас их мартамхай. Мартаал. Бас л алдаж явж байсан ч гэдэг юм уу нэг хүнд буруу үг мөг хэлж байсан. Нэг бол нэг нэвтрүүлэгт орохдоо би тэгчихгүй яа да гэж харамсаж байсан чи өнийг канон дээр тоглохдоо тэгээд тоглолцохгүй гэл ингээл дандаа нэг харамсаж явдаг байхгүй. Тэгтээ тэр бүгдийг мартчихсан. Хүн хамгийн амар нь хайртай үнэ хайртай ахыгаа би сая одоо жил гар ингээ өмнө алдсан. Тэгэл мартдаг тултаал энэ шаналлаасаа би харилж явж шүү дээ. Тэгэд хүн мөнхийн биш шүү гэдгийг мэддэг учраас бас тий. Тэгэхээр хүн амтнаас ялгарх гол юм нь бол мэдээж ухамсартай л хүн болвол ээж авчин чамаа буруу зүйл рүү буруу юм руу ингээд хандуулахгүй. Миний ээж ав миний төлөө л хэлж байгаа гэдгийг л ойлгосон болвол бас нэг ойлгоод төвчээд төр зур одоо тэр хүний талаас нь хараад тий хүн яагаад тэгж ийн гэдгийг дахиж сайн ойлгож бодож эцгийнхээ өвд орох шиг л зүг юм байхгүй тий ер нь одоо алдахгүй шүү аав ээж байгаа дагуул алдахгүй хэрвээ зөрөөд үгнээс нь гарах юм бол одоо зовлогоороо л ойлгох байх та амьдралыг ингэж бүр гот шүрээл ингээл арай багтаа нэрээ тий сайхна дандаа одоо ирчүүлж эхлээл сайн сайхнаа л ярьж ер нь эмхтэй хүнийг өөр юм болгодсон шүү дээ тий тэрийг мэдж байгаа шүү юу гэж муухай юм яриад байгаа харин тийм ээ би тэрийг бас тэгтээ однод одоо суунид эрэгтэй хөвгч одоо юм тэгэл дандаа л чам таалагдахын тулд эхлээл гоё сайхнаа үзүүлж яриад тэгээ одоо ингээд нөх эхнэр нөхөр болохын тулд аав нь бол ээжээ чинь одоо маналтахын тулд өөр юм болгохын тулд дандаа сайн сайхан энийгээ л явдаг. Яг ингээд гэрлэн дөхөөр гарах гэж байхад ордуур ингээд машинаас ингээд өнгөрөхөд хүртэл ёо гэж хоорондоо инээлдэг. Үхэл тэр ордуур яваад нь шүү дээ тий. Тийм л жаргалтай байсан. Тийм л сайн сайхнаа үзүүлээд ингээд сайхан дүр тоглож байгаа шүү тий. Ер нь бол тийм. Тэгэхээр одоо хэрвээ охин чинь ч юм уу хэрвээ миний дүү эмэгтэй тэг чамаа хин нэгэн ингээд өөр юм болохгүйс тэгэл тавьж байгаа бол ихэнх нь ингээд дандаа сайхнаа л үзүүлэхийг л боддөө шүү. Тэрний цаана хэн байна гэдгийг л хараарай л гэдгийг одоо би охиндоо ч хэлнэ. Өнөөдөр энийг үзэж байгаа. Одоо хүүхдүүд өсвөр насныхан байвал тэгээ дээрэс нь залуу юм ихчүүд байвал ээжүүд байвал тий. Тэгэл стайл гэж би боддог. Та үнэ ялангуяа та нар минь цаатлын харж байгаа л тий. Шийддэг юм шүү гэж хэлмээр байна гэх. За хоёулагийн ярилцах цаг энд хүрээд ер нь дуусж байна. За. Тэгээд бараахтаа маш их баярлалаа. Баярлалаа. Хамт суугаад сонирхолтой яриа өрнүүлсэнд сонирхолтой байж чадсан болоо доо. Сонирхолтой байлаа. Тэгэд хоёулаа подкастынхаа төгсгөл ивент итгэгчийнхаа бэлгүүдийг аваад тэгээд басах юм. За бас мэдхтэй юм. За. Манай подкастын ивент итгэгчээр Японы шингэн нөх Эрдэнэс бас хамтран ажиллаж байгаа хоёулагийн сая амтархан уулаа. Тий. Энэ тэгээд нөгөө юу одоо ихэнх нь ээжүүд үздэг болохоор энэ айгуу чухал. Би нэг дахиад хэлчих. Яагаад вэ гэхээр энэ энгийн ус биш эрдэстэй ус байгаад байгаа байхгүй. Тэгэхээр энгийн ус ингээд уучгаар хүний биед ороод нөгөө маш хурдан гадагшилдаг болвол эрдэстэй ус нь хүний биед маш удаанаар шингэж тэр дутагдаад байгаа эрдэс бацийн солилцоог хурдан болгож одоо гүйлгээлт бөөлж өгөх халуурах зэрэг зүйлд маш хурдан таны хүүхдийн шингэн нөхөлтийг нөхнөө гэсэн үг. Тэгээд гарын бэлгээ явуулсан байна. За баярлалаа.
Хамт олонд танаа хамт олонд бас баярлалаа. За энэ усаж уугаад орой шинэ жилийн арга хэмжээнд дээрээ. Хөтлөөд үгүй л да. Тэгэл та ирсэн. За дараагийнх нь манайхтай Коммута гэдэг цэцгийн дэлгүүр хамтран ажилладаг байхгүй. Тэгээд яг манай ингээд подкастын зочин болгонд нэрийг асууж агаад тэр зочинд маань зориулаад цэцэг боодог. За тэгвэл таныг өнөөдөр ингээд ийм гоё сэтгэлдээ ийм гоё хүн гэж бодоод явуулсан байна. Тэгээд гоё өнгө шүү те. Хаста гоё өнгө агаад. Тийм ээ. Тэгээд та нар маань бас үзэж байгаа хүмүүс маань бас баяртай үйл, баяртай жаргалтай үйл явдалтай хин нэгэндээ одоо очиж чадахгүй, тэ уулзаж чадахгүй байх юм бол цэцэг бол хамгийн гоё мэдчилгээ болдог. Тэгэхээр Коммута цэцгийн дэлгүүрийг маань сонгоорой, зорж очиж үйлчлүүлээрэ гэж хэлмээр. Захиалга өгөөд хүргэлтээр бас гарчтай юм тий. тий. Аха. За баярлалаа. Энд ч одоо өстой манай охины дуртай өнгө байхгүй юу? Манай одногийн дуртай өнгө, охины дуртай. Ашгүй дээ. Тэгээ би энэ хоёр өнгөд бас дуртай. Манай хоёр дуртай болохоор тий. За баярлалаа. За тэгээ төгсгөлд нь бас бараахтаа маш их баярлалаа. За баярлалаа. Хүрэлцэн ирэнд үнэхээр их баярлж байгаа. За баярлалаа. Өнийг үзэж байгаа бас хүмүүстээ маш баярлалаа. Little Mom-ийн хамт олонд баярлалаа. Намайг өрсөн. Одоо тэгээд ирчүүд минь урилга авах юм бол ийшээ орж бодол санаагаа хуваалцаарай. Би буруу зүрх ярьсан бол уучлаарай. Энэ зөвхөн одоо бид хоёрын л бодол байсан шүү дээ, тий. Таны өнцгөөс таны үзэл бодлыг хоёулаа сая хуваалцаад ярилцсан л гэсэн үг. За тэгээд подкасттай хамт байсан ээжүүдтэй маш их баярлалаа. Дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай. Баярлалаа.